13 жил хүлээсэн туулын хурдны замын ажил эхлэх гэсэн чинь за би яриагаа ярьчихъя манайха миний юмд оруулаарай. За туулын хурдны зам эхлэх гэсэн чинь улс төрч голдуусууд гарч ирээд асар өндөр зохион байгуулалттайгаар нийгмийн сүлжээнд тарас. Одоо иргэдийн дунд маш их том хардлага үүссэн байгаа. Энэ төсөл ер нь зөв юм буруу юм уу? Энэ ер нь хэн хэдэнд хөрөө идэх гээд байна? Энэ туулгалыг сүйтгэх гээд байногүй юу гэсэн маш том хардлагуудыг үүсгэж амжицсан. Гэтэ мэрэгжлийн хүмүүс биш голдуу одоо хуучин их хурл сууж ирсэн энэ төр улс төрчд шүү дээ. Тэр хүмүүс одоо зохион байгуулсан. За тэгээ энэ төсөл одоо ер нь цаашдаа явахгүй бол одоо бид нар ямар асуудалд орох вэ? Ямар эрсдэлд орох вэ гэдэг бас би нийслэлийн удирдлагуудаас асууж бодож байгаа. Тэгээ нийгэмд үүссэн том одоо эргэлзээ хэдүүлээ яаж тайлах вэ? Иргэдийн дунд. Одоо ард нийтийн санал асуулга авах гэж бүгдийг хараар будцсан юм чинь тэр үр дүн яаж гарах юм бол? Бүгдийг пүпа гэж хараар будцсан. За би одоо энэ саяны төслийг зогсоож байгаа энэ улс төрчд голдоо манай ялангуяа хаан уулын ганцны усуд байна лээ. Би тэдэрт хандж хэлэх гээд байгаа. Одоо энэ 100 Улаанбаатар Таранвай гэж нисэх ярамгийн иргэдэг 20 минутын дотор тусгай замаар нийслэл хотын төвд хүргэх төсөл эхлэж байгаа. За тэрийг битгий зогсоогоорой. За тэрлүүл битгий дайрч үзээр яг энэ шиг. Ерөөсөө энэ нэг айтайхан ажил хийчих вэ? Энэ нийслэлд нэг айтайхан ажил болчих вэ? Түүний сонгуул Монголд одоо айгүй бол үр дүнд нөлөөлчих вэ гэсэн тийм бодол байна уугүй юу энэ улс төрчд? Айгүй бол тийм бодол байгаа. За Нямбатар нэг гоё ажил хийчихвэл айгүй бол энэ дийлдэхэ болчихно гэсэн тийм бодол байж магадгүй. Би бас тийм хартаа байгаа. Тэгэхээр энэ сошиал инфлюенсер тэр төслийг гацааж байгаа улсуудад бол одоо би одоо уриалж байгаа. Энэ 100 ихтгэж байгаа Улаанбаатар Таранвай битгий тийшээ дайраарай. Тэр бол гарцаагүй чухал тараас нь бэлэн маш ойлгомжтой төсөл байгаа. Тэгээ нисэх яармгийн иргэдийг маань одоо маш том төгжрэлээс гарах ийм төсөл шүү. Энэгээр одоо бити дайр дөнгөр тендер явж байгаа юм байлээ. Олон улсын тендер. Тэгээ энэ 100 ихтгэр төлөвлөж байгаа. Тэгээ одоо ингэж зогсоох юм бол ер нь тэгээд хичнээн төрний алдагдал үүсэх юм. За хоёрт нь иргэдэд хэдүүлээ яаж энэ зөв мэдээлэл өгөх юм. Одоо ингэ сайн сонсохлоор бас зөв мэдээлэл сонсогдож байна. Одоо энэ туулын бургасан санаа зовоод байгаа улсууд энэ сонгонд био сонгонд очиж үзмээр байгаа юм. Тэр хэвийн бургасан тэр чинь байхгүй болсон шүү 10 жилийн өмнө. Бүр байхгүй болсон. Хайрга дайрга олборлоод. Тэгэхэд таана байсан энэ хүмүүс. Их хурлын гишүүн байсан билээ зарим тухайн үед. Яг тэр үед. Тэр хүмүүс хаана байсан тэр үед. Тэнд очиж ажилламаар байгаа юм. Гэсэн ийм одоо хоёр асуулт байна. Тэгээ өөрөндөө би хүмүүсийг яагаад уурлаад байгааг ойлгохгүй байна. Ногоо намын манай Батбол баг уурлах зорилготой орж ирсэн юм хааш. Юу нь яагаад уурлж дайраад байгаа юм. Амаараа хэдүүл ойлголцож яагаад болохгүй байгаа юм. Энд чинь бид нар энийх нь ноён биш шүү дээ. Нийслэлийн хурдан төлөгчд адилхан ард түмэн сонгосон хүмүүс байдсан байх лээ. Би одоо хоёрдоо сонгогдсон. Тэр хэдүүл бас зөв ойлголцоод төслийг болохоос нь болохгүй хүртэл мэдээллийн зөв сонсоод яасан. Гэсэн би юм саналтай байна. Тэгээ тодруулна. За алдар зовлон гишүүний асуултанд хариулъя. Эцэг дараа нэгдүгээр урлагч даваадлаа. Төсөл хэрэгжихгүй бол ямар хэмжээний хохирол гарах вэ гэдэг. За түрүүний хэлсэн төгжрөл одоо алдагдсан боломж гэдэг нөгөө хотын дундаж хөдөлгөөн 1 км цагаар өсвөл багасвал явах вэ гэдэг судалгаа нэгэн эдийн засгийн хөгжиж үзээд тэзүүн дээр бол ер нь жилд ойрцоо $1 тэрбум орчмын одоо шууд усын одоо алдагдал боломжийн алдагдал гарна алдагдсан боломж гарнаас тооцоолдог. За төсөл хэрэгжихгүй бол Улаанбаатар хотын хоёр том асуудал бол хүндэрнэ. Төгжрөл агаарын бохирдол хоёулаа. За энэ яаж хүндрэх вэ гэвэл өнөөдөр төгжрөл 7-оос одоо 9 км цагийн хурдтай оргил цаг буюу 4-өөс одоо 8 цагийн үед Улаанбаатар хотын 7-оос 9 км цагийн хурд бол 80 км гараад ийм хурдтай төгжрэлтэй байна. Хэрвээ энэ төслийг хэрэгжүүлэхгүй автомашины хязгаарлалт байхгүй бол 1 жилд ойролцоогоор энэ төгжрлийн урт 200 км хүрнэ гэсэн ийм тооцоол байгаа учраас одоо байгаа хэмжээнээсээ хэрэг дугаарыг хязгаарлалт бид нэр аваад ингээд одоо энэ төслийг хэрэгжүүлэхгүй бол төгжрөл 2 дахин нэмэгдэнэ гэж энгийнээр бол ойлгож болно. Агаарын бохирдол мөн нэмэгдэнэ. Хамгийн сүүлд JICA-гийн гарсан судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30 орчим хувийг машинаас гарч байгаа яндангийн утаа эзэлж байгаа. Тэгээд төгжрөл нэмэгдээд замын хөдөлгөөн удаашраад ирэхээр Улаанбаатар хотын агаарын бохирдол магадгүй эх 1-2 жилд
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50%-ийг эзлэх ийм төлөвтэй байгаа гэж бодож байна. Гэхдээ энэ дээр бол яг бид нар бол ирээдүйд энэ агаарын бохирдол дээр бол тэдэн үеийг эзнэгсэн тооцоолол гараагүй байгаа. Сүүлд хийсэн JICA-гийн судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бол 30%-ийг бол энэ автомашинаас үүдэлтэй агаарын бохирдол бол эзэлж байгаа гэж хэлье. За баярлалаа. Хэрвээ төсөл явахгүй санхүүгийн хувьд ямар эрсдэл үүсэх вэ гэдэг чинь энэ ч бас нэг санхүүжлийн асуудал гараад ирж байна. Тэгэхээр та одоо яаж хэдүүлээ энэ иргэдэд зөв мэдээлэл өгөх вэ? Одоо ингээд амар том хардлагыг иргэдийн дунд үүсгэсэн байгаа. Энийг одоо бас нэг зөв зохион байгуулалттай нийгмийн сүлжээнд маш тодорхой ялангуяа тэр байгаль орчны асуудлууд дээр маш тодорхой мэдээллүүдийг иргэдэд өгмөр байна. Тэгэхгүй бүтэн эргэлзээний дунд иргэдийг оруулсан. За тэрийг дагаад олон хүмүүс одоо айж иччих шиг байна. Ялангуяа төрийн албаагчид. Тэгэхээр энэ иргэдэд яаж зөв мэдээлэл өгч хэлүүлээ энэ одоо төслийг урагшлуулах гэсэн ийм хоёр асуулт. За Монгол улс дэлхийн худалдааны байгууллагад нэгдэж орсон улсын хувьд олон улсын нээлттэй тендер шалгарсан EPC контракторын гэрээг зогсоосон тохиолдолд гэрээнд заасан дүнгээр гүйцэтгэгээгүй үүргийн үнийн дүнгээр бид нар алданг анз төлж одоо тухайн хууль этгээдийн хохирлыг барагдуулах ийм одоо гэрээний зохицуулалтад явж байгаа. Тэгэхээр би маш тодорхой хэлсэн. Энэ туулын хурдны замыг зогсоох яг эрх зүйн төслийг зогсоох эрх зүйн болон зөвхөн 3 шатны шүүхт байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гаргасан шийдвэрийг одоо дээд шат буюу улсын хурл өөрчлөх боломжгүй гэдэг үндсүүлийн цэцгийн дүгнэлттэй. Тэгэхээр иргэдийн хурл бол одоогоор энэ туулын хурдны замыг өөрчлөх, зогсоох тийм шийдвэр огт гаргаагүй байгаа. Харин ч эсрэгээр 40 гаруй гишүүд туулын хурдны замыг эрчимжүүлэх. За ганц зэрэг гишүүн асууна. За тэг 1 минут. Одоо мэдээллийн урсгал бол маш хэцүү байгаа. Бид нар Улаанбаатар цэгийн болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр байнга туулын хурдны замын талаар мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа. Тэгэхээр иргэдэд бол бид нар мэдээлэл өгөхүүднээс сая даваадлаа дарагч хэллээ 2026 оны нийслэлийн төсвийг хилцэхээс өмнө давхарцсан тоогоор 77 мянган иргэдэд энэ нийслэлийн төсвийн танилцуулга хилцүүлгүүдийг зохион байгуулсан. Одоо сая гишүүдээс гарч байгаа тэр ард нийтийн санал асуулгууд энэ үндслээр явуулахгүй л дээ. Энэ бол ард нийтийн санал асуулгын тухай хууль бол өөр харилцааг зохицуулж байгаа. Зүгээр ийм Монголиа дээр Улаанбаатар хотын иргэдийн дунд дангаар дамжаад одоо санал асуулга явуулах ийм боломжууд бол бий. Гэхдээ ийм Монголиа бол өөрөө цахим хөгжлийн яамд хариалагддаг учраас бид нар холбогдох төслүүдээ тавиад ингээ гишүүдийн дунд хилцүүлэг хотын иргэдийн дунд асуулга явуулах боломжтой. Зүгээр хотоос хийсэн өчигдрийн хийсэн судалгаагаар бол Улаанбаатар хотын иргэдийн 80 орчим хувь нь туулын хурдны замыг